хариулуулаад өгөөрэй. 302 мянган төгрөгөөр та амьдрч чадах уу гэдэг энэ үгэнд заавал хариулж өгөөрэй. За хоёрдугаарт. За 302 мянган төгрөгтэй тэтгэмжтэй хүн дээр 6% хэдэн төгрөгийг 318 мянга 18200 төгрөг 18200 төгрөг 1 кг мах авч чадахгүй. 7 ширхэг талхны мөнгө штэ. 7 ширхэг талхны мөнгө өгчөөд энэ дээр нэмэлт хийсэн гэвэл энэ болохгүй. Удаа ямар уул хандаж байгаа. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал яагаад яригдахгүй байна вэ гэвэл яг түрүү хэлсэн. Жагсахгүй байгаа болохоор үзэл бодлоо илэрхийлэхгүй байгаа учраас. Гэхдээ тэр чи яаж жагсах юм бэ? Өвчтөе хүнээ хаячаад тэр хүн яаж жагсах юм? Өвчтөе байгаа хүн хүртээмжгүй энэ нийгэмд гэрээсээ гараад яаж талбай дээр ирэх юм? Тийм боломж байхгүй, тийм хүртээмжэд байхгүй. Тэгэхээр энэ асуудлаа шийдээч. Амжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 497 мянган төгрөг. Тэгэхэд энэ хүмүүсийг яаж амьдрах гэж байгаа? Бид нар үндсэн хуулиар зөрчөөд амь зогоо гэж байна. Эсвэл бүр тусад нь улс гаргах хэрэгтэй. Энэ дээр дөрвтойхон шийдлийг гаргах хэрэгтэй байна. Бүгдээрээ нийлээд. Би одоо бүр арга ядаад 30% нэмж өгөөч гэж саран жуулан битээр саналаа гаргаад явж байгаа. Гэхдээ тэр оюутлогын гэрээн дээр анхаарат өгөөч. Илүү одоо тэр нөгөө нэмэлт зардлуудаас хасаад өгөөч. За тэтгэвэр тэтгэмжийн асуудал оруулаад ирсэн дээр энэн дээр хамтдгаад яваач гэж байгаа. 302 мянган төгрөгөөр амьдрч чадах уу? Бид нар чадахгүй. Хинэн чадахгүй. Маш хэцүү байдаг. Энд чинь ерөөсөө өвчтөе хүний сарын памперсныг хэрэглээ шүү. Им, тариа, тэр одоо хоол, хүнс нөгөө цахилгаан төлөх ямар ч боломжгүй. Дандаа ойр тойрныхноос мөнгө гуйдаг, эргээд тэр болгоноос хаягдчихэдэг. Нийгэмдээ хаягдчихэдэг. Тэгэхээр энэ дээр ялгаа байхгүй хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын дунд маш их байгаа шүү дээ. 28.2 мянган ахмад настан амжиргааны баталгаач төвшнгөөс доор амьдарч байгаа. За асуулт улс төрийн шинжтэй асуултаа нөгөө улс төрч хариулах хэрэгтэй. За микрофон 4. За баясгалан гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нөхцөл тийм маш зүйтэй асуудал хүндэж байна. За түрүүн нэрээ дуртахад нийгмийн халамжийн тэтгэврийг барьцаалан ямар нэгэн зээл олгодоггүй. Яагаад тэгэхээр халамжийн тэтгэвэр гэдэг бол нэн шаардлагатай хэрэглээтэй амжиргааны зардал байгаа. Тэгээ баясгалан гишүүний хэлсэнчлэн бүсүүдийн амжиргааны доод түвшингийн дундаж 488 мянган төгрөг байгаа. Хэрэв одоо ажлын хэсэг байгуулагдаад судлах тохиолдолд бид бол энэ нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг дор хаяж амжиргааны доод түвшингийн бүсүүдийн дундажтай уялдуулан 488 мянган төгрөг хүргээч гэдэг энэ саналыг бол оруулж ирж байгаа. Тэгээ 61.8 тэрбум төгрөг нэмж шаардлагатай. Нэгдүгээрт, хоёрдугаарт Монгол Улсын нийгмийн халамжийн зардал 2.6 их найд боловч яг зорилтод бүлэгт энэ халамжийн зардлын 25% нь очдог. Нийт халамжийн хамгийн бага амжиргаатай хүн амын 40% нийт халамжийн сангийн зардлын 37%-ыг авдаг бол өндөр амжиргаатай хүн амын 40% нь нийт халамжийн сангийн зардлын мөн 30%-ыг авчдаг. Тэгэхээр нийгмийн халамжийг зорилтод бүлэгт чиглүүлэх шаардлагатай хэмнэнд нь зохистой хэмжээтэй болгоё. Халамжийн шинжилгээний хуулийг одоо шинжилье гэдэг энэ зорилтыг бол үйл ажиллагааны мөрөөдөлбөрт тусгасан. Тэгээ хуулийн төслийн шинжилгээг бол манай яамнаас боловсруулад яамны одоо нэгдсэн веб хуудсан дээр тавьж санал авч байгаа. Тэгэхээр удахгүй энийг бол засгийн газраас оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.